Хөдөөгийн буй даглагт байх тэрхүү амралтын газрын нэрийг дурдаад хэрэггүй байхаа. Анх жуулчны бааз гэлсэн сүртэй нэр хаягтайгаар үзэсгэлэн төгс уулын аманд баригдсан угсармал дүнзэн байшингууд харь орноор хэсэн бидэгч гадаадынхны анхаарлыг тэгтлээ татаад байхаар идвэш. Харин уг байшингуудыг тойрч сүүхийлдэх өндөр хадан цохо, сүлжиж ургасан зулцган төгөл, хажууханд нь хоржигнох тунамлаг орхи, тэгш ногоон зүлэг, саг сайсан том жимсний бутнууд нь хэн хүний анхаарал татахаар өвөрмөц сонирн билээ. Гэвч 4 жил өнгөрөхөд энэ газар ердөө л хоёр л гадаад хүн ирж хоногсныг эс тооцвол өөр жуулчин гихтгэр хүн үзэгдэлгүй. Хаяа зэрэгэлдээ сумын албагаагчид хот хүрээнээс зугаалж яваа хүмүүс ирж хэд хоног алжаалаа тайлан ямаа боож хилэнс нүглийг жаргалтаяа уйлдээд буцдаг болсон тул удалгүй амралтын газар гэдэг шин нэртэй болсон юм. Харин энэ шин нэрнээс нь ч болсон уу? Хүмүүс их ирдэг болж 2 давхар 6 дүнзэн байшингийн бүх өрөө дүрч амрагчид горхины дэргэд майхан барьчхад утаа май сунаглол цуудаг болсон билээ. Гэвч тэнд аимшигын кино шиг нэг үйл явдал болсноос хойш амрагчид ирэхэ болж сүулдэ хэдэн байшин уйдхарлаж үлдсэн юм да. Тэр явдал зуны эд буюу жимсний амт эд гаарч байх цагаар болсон гэдэг. Амралтын газар хүн амтнаар пиг дүүрэн байжээ. Гэтэл нэг шөнө горхины цаад цахаас үргэлжлэх харанхуй тайгын зүгээс нэгэн аимшигтай дуу чимээ сонсогдсон байна. Ганцхан удаа ойгоор нэг хангалтал тархсан тэр дуу тамлуулж үхэж буй ямар нэг араатны дуу шиг гихтээ араат нь тарчлан үхэж байхдаа бас ямар нэг хүнийг байрж идэж байх шиг харин тэр махаа зулгаалган үхэж буй хүний орилох чимээ тарчлан тамлуулж байгаа араатны дуутай холилдон цуурайтах шиг тийм чимээ гарсан гэдгээ. Амралтын газрын захад задгай түүдэг тойроод банзан гитарнүүдэд суусан 10 жилийн төгсөх ангийн хүүхдүүд тайгаас түрхэн цуурайтсан уг аимшигт чимээг ясаа хавтайлган сонсч зүм дуугарсан зүг рүү нүдээ бүлтийлгэн ширтжээ. Тэд голдоо хүйт ортол айсан ч найр зохион байгуулж суусан гүйлгээ ухаантай хөвгүн юунаас айдгийн бэ? Гөрөөс бөөхөрч байна. Анх сонсоход эвгүй байгаа биз гэж тун мэдэмхий хилмэгц бэбие шоолон эргэд хөвжилдөж эхэлжээ. Гэхдээ уг чихүүдс хүрэм дууг зөвхөн тэд ч сонссонгүй. Дүнзэн байшинд амарч байсан бүх хүн сонссон байж. Тэр үед амралтын газрын манаач байсан ир уг газрыг эрзгүйрэн сүйрэхэд хамгийн сүүл тэр манаачил орхиж явсан гэдэг. Тэр чимээ бол анхны дохио сануулга байсан юм гэж хожим нь ярьж байсан гэдэг. Маргааш нь хүмүүс горхин дээр гар нүрээ угааж байхдаа хоорондоо өрчин манай энд луу хөрхөр үү яв. Харин тийм ээ. Хачин муухай чимээ сонсогдсон шүү. Айгуу бол хөгшөрсөн бүдүү мод үндсээрээ болгорч унсан байхаа гэх мэт таамаг дэвшүүлээд өнгөрцгөөж. Харин тэр өдрийн оройн амрагчид бүгд нийлэн задгай дүүдгийн дэргэд галын наадам үүсгэж нийтээрээ бүжиглэн зингэж байх үед шар болон цагаан айр гэтрүүлж ууснаас давсган чинсэн нэгэн бүсгүй бусдаасаа тасран будны оролд бейзаст сууснаа. Гэнэт дуу өсгөгчтэй хөгжмийн аянаас илүү чангаар муухай чарлан гүйж ирсэн гэж. Хүүхэн аимшигтай зүйл олж харсан тухайга ээрч бууран хилээд уйлаад эхэлжээ. Харанхуй ширгэн дундаас час улаанаар гэрэлтсэн дөрвөн нүдтэй аврах том баавгай түүнийг хараад зогсож байсан гэж. Гэвч хүмүүс итгэсэнгүй. Тийм тас харанхуйд модон дотор зогсож байгаа амтныг баавгай юм уу? Гөрөөс байна гэж яаж ялгах бэлээ? Айсан даал худлаа ярьж байна гэж дийлэнхэн шүүмжлэн эсэргүүцсэн байна. Мөн чон байж болох юм аа. Нүд нь гэрэлтэж харагддаг шүүдэ гэх хүмүүс ч зөөнгөө байж. Тэдийнхүү шуугилдан хүүхний харсан гих зүйлд ач холбогдол өгөлгүй бүжиглээд цэнхэ уртл болгож байтал ойн зүгээс гэнэт голоо таслуулж байгаа юм шиг орилох хүний дуу сонсогдоод араас нь тов тодхон уйлаач хэмээн чих дүлийрэм чангаар хашгирах дуу зуурайтжээ. Сансан өнгө аястай хорсол бүхий уг дуу маш чанга сонсогдсон тул бүх хүн чихээ давсан гэдэг. Харин намгүн болсны дараа саяын чимээ юу вэ гэсэн аимшигтай асуулт хүн бүрийн амнаас гарч нэг айсан үдээр ширтэн зогссон байна. Тэгтэл нэг амрагч
Самар түүхчид биднэр тохуурхаж байгаамаа гэсэн таамгийг дэвшүүлээд амралтын газрын манаачийг дуутахад цаатхан дүрсгүй тэнүүлчдийг айлгахаар хий буу тавьсан гэж. Гэвч н арга хэмжээ хүмүүсийг тайвшруулсангүй. Хэдийгээр инээж хөгжихийг хүсэж байгаа мэт боловч хэн хүнгүй төгснүүдээр ийш тийш харж байжээ. Ерөөсөө тэрхүү занал хийсэн доо тэдний инээд хөрийг арчин хайсан нэлт байв. Иймээс амрагчид овон цаван өрөөндөө орж нам гүн болсон бөгөөд мохор сүсгтэй хэд хэдэн амрагч өглөө болов үгүй юу хамаг юма хамж аваад гэрийн зүг морин тэрэг хөлөглөн сажилж явдажээ. Мөн зарим нь тэдэнд машин унаа захиж явхад бэлэн хоцорсон гэж. Тэгтэлч тэр өдөр горхны дэргэд хувцас аваад суусан нэг хүүхэн могой толгойтой буугалж харсан гих яриад игдэж амрагчдыг бүр үймэлээд хайчихжээ. Нөгөө хүүхэн их л айсан байртай. Бошуухан хүүхдүүдээ аваад явъя. Энд нэг л аимшигтай зүйл болох гэд байна. Доошоо 10 км алхаад айлтай залгачих нь тэнд очиж хооны хэмээн нөхрөө загнаад байсан нь худлаа маяглаж байна гэж хэлхийн аргагүй байв. Харин энэ үед өглөө морин тэргээр явсан хүмүүсийн дамжуулч гэснэр зарим нэг амрагчийг авахаар нэгэн пургон өгсөж ирсэн байна. Ингээд айж сандарсан хүмүүс уг пургонд чихэлцээр яван оджээ. Тэднийг санд бэнд явж оцсны дараа амралтын газар бүрч эзгүүрэн хоосрох шиг эл хөл болж үлдсэн хүмүүс тус тусын байшинд орж хаалгануудаа дас түгчин маргааш л эндээс явъя гэлцэж ихэлсэн гэж. Гэвч тэр шөнө ямар ч дуу чимээ гарсангүй. Элдвийн янз бүрийн зуйлж амрагчдыг үймэлсэнгүй. Харин өглөө нь гэр бүлээрээ хамгийн захын байшинд амьдарч байсан эмнэлгийн ажилтан хадаа гихчин 19 охин горхны захын хайласнаас өөрийгөө боомлоод өгчихсэн хэрдхийн дүр зураг хүмүүсийг жинхэнэ бужигнуулж орхижээ. Ёстой нөгөө ёрлон ихэж хашгираад байсан зүйл ёсоороо болж уйлаа майлаан тэгцсэн гэж. Хамгийн аимшигтай охины өрөөсөн хөлийг улаан нэлэг болтол майжиж малтсан ямар нэг амтны хурц хумсны ор тодхон зурааж байж. Үүнийг харсан хүмүүс тэр даруй амралтнаас явхаар шийдэж зарим нэг нь манаачи мотоциклийг хөлөглөн сумын төв рүү давхин оджээ. Талигачийн өрөөсөн хөл аимшигтайгаар урагдж майжилсныг харахад яавч амиа хорлох хэрэг биш байж. Тиймээс хүмүүс яа харахгүй гадны нөлөөтэй шоронгийн орогдол ч юм уу ямар нэгэн түүний хүчээр хорлсон тодорхой гэлцэж байсан байна. Ингээд удалгүй амрагчдыг авах машин цагдаа нартай ирж амрагчид буцсан цагдаа нар хүн хүч цуглуулан Шведийн арыг нэгжин шалгахаар болов. Гэвч юу ч олсонгүй. Аимшигт аллахын мөрөөр аймгийн төвөөс хүртэл цагдаа нар хүч нэмэгдэн ирж уулыг бүтэн 7 хоног самлсан боловч юу ч олсонгүй. Харин нэг шөнө уулнаас бууж явсан зарим нэг хүн нэг хачин бамбарын гэрэл олж харсан боловч араас нь мөшгөөд юу ч олж чадалгүй хад мөргөн иржээ. Чухам тэрхүү үл мэдэгдэх бамбарын гэрэл харагдсанаас хойш цагдаа нар хүчээ улам нэмэгдүүлэн ахиад 10 хоног хөвчийг самлсан гэдэг. Гэвч юу ч олдоогүй учраас хэд хоногийн дараа эрлийн хэсэг татан богдож амралтын газар зөвхөн манаач ирэл зор ганцаар үлджээ. Тэрбэр ганцаараа 10 хонсны дараа сайн дураараа эзгүй байшингуудыг хамгаалахаас татгалзсан гэртээ ирсэн байна. Төвний ганцаараа 10 хоноход юу үзэгдэж сонсогдсон талаар хүмүүс маш их сонирхон асууж лавладаг боловч тэрбэр юу ч хэлдэггүй гинэ. Харин нэг удаа нөгөө боомлж өгдөг охин оройхон горхны хажуугаар уйлаад л яваад байсан гэдэг. Ганц л өгүүлбэр амнаасаа унгасан нь тэр даруй хэдэн янзын хувилбартай уртаа сурт адал явдалт аимшигын түүх болон ховирч хүмүүсийн ам дамжин тархсан гэдгээ. Шведийн амралтын тухай ийм яриа хачирлагдсан тархснаас хойш өнөө хүртэл тэнд хэнч очиж хонож зүрхлэхэ болсон гэдэг. Харин самар жимсчид хаяа нэг түүгээр дайран өнгөрдөг бөгөөд сүнсэн амралтын ойролцоо жаахан амарч суухад л яагаад ч юм маш их уйдхар гуниг төрөөд явчихдаг гэж ярьж байхдаа нэг бус удаа тааралдаж байж билээ.